Үш. Байхгүй юм шүү. Яна хулигтуулчих шиг боллоо. Та яг 0 руу ороод ирвэ. Вау, охтуудын хамтлагт орцсон амар. Чадахгүй байна яа. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхээр Солонгосын Умпёнгу дүүрэгт ирсэн байна. Энэ миний ард юу харагдаж байна гэхээр Солонгосын маш баян хүмүүсийн ирдэг. Юу гэдэг үлээ нэ чи? Пекважм Солонгосын баяжуулын ирдэг их дэлгүүрийн урд ирчээд байна. Тэгэхээр өнөөдөр энд яах гэж ирсэн юм бэ гэхээр миний хувцалтыг харах юм бол та бүхэн шууд мэдэх бах. Тэ. Ер нь жоохон Солонгосын K-pop шиг хувцалсан байгаа шүү дээ, тэ. K-pop star. K-pop шиг харагдаж чадж байна уу? За, өнөөдөр тэгэхээр Солонгосын охтуудын хамтлагтаа уулзнаа. Тэгээ дебютээ хийхээс өмнө Монгол үзэгчтэй хандаад өөрсдийгөө бас таниулмаар байна гэд намайг дуудсан. Тэгээ би бас баярлалаа. Намайг дуудсанд баярлалаа гоё ингээд K-pop шиг хувцалсан байгаа шүү. Богооч зүтсэн, бүгж зүтсэн, цагтаа тий ингээд ийм бас зүйлт зүтсэн. K-pop чинь ийм их байдаг үстэй. Солонгосын K-pop-ыг арай гутаагаад байна уу? За ямар тааш өнөөдөр маш сонирхолтой бичлэг болно гэдэгт итгэж байна. Ороод бүгдээрээ Солонгосын энэ K-pop-ийн охтуудын хамтлагтаа танилцаад тэгэд энэ охтуудын дууных нь бүжгэн дээр нь Золбоо бүжиглэн. Одоо бүжиг сурна гэсэн үг. Ямар тааш бүгдээрээ ороод танилцаад дебютэйгээ гаргаж байгаа дууг нь сонсч үзээд дууных нь бүжгийг өнөөдөр Золбоо сурнаа тий. Золбоо сансар савлтаас жоохон өөр бүжигтэй болъё л да тий. Баян сансар савсараад одоо өөр бүжиг сурах цаг ер нь болсон баха. За тэгээд ямар ч гэсэн өнөөдөр Солонгост бол маш гоё дулаахан өдөр байна. Нартай баг 100 шиг байна. Подолктой бах даахгүй байна. Тэгээд өнөөдөр манай зураглаачаар манай дэгийг барьж байгаа. Энтлийн зураглаачаар манай бэлгүүнээ ажиллаж байгаа. За бэлгүүнээ үзэгчтэй гоё мэдлчихгүй юу? Сайн байцгаана уу? Солонгос улсад суралцж ажиллаж байгаа. Бэлгүүнээ байна. За бэлгүүнээ маань юу хийдэг залуу вэ гэхээр зураглаач хийдэг, зураг дарддаг. Тэгээ Солонгост амьдарч байгаа. Манай монголчууд маань байвал хормын зураг даруулахаар бол гэр бүлийнхаа зургийг даруулмаар байвал одоо тий бэбитэй болсон зураг даруулмаар байвал ер нь янз бүрийн ажил хийж байгаа учраас манай төлгөөнөөтэй холбогдоод манай бэлгүүнээтэй холбогдоод та бүхэн зураг даруулж болно, бичлэг хийлгүүлж болно шүү. Солонгост ирээд бас удаагүй Солонгостойгоо монголчуудаа танигдаж амжаагүй байгаа болохоор та бүхэн зураг даруулах юм уу ямарваа нэгэн ажил байвал манай бэлгүүнээтэй холбогдорой. Би энэ доор Instagram хаяг утасны дугаарыг үлдээч. Хаана үлдээх вэ? Энэ хавцаа үлдээх, энэ хавцаа үлдээх үү? За энэ хавцаа үлдээч. За тэгээ үеийн хоёр мундаг зураглаачтайгаа өнөөдөр охтуудын хамтлаг руу орноо. Охтуудын хамтлаг руу орноо юу? Ер нь жоохон олуулаа орол сүртэй юм болов гэж бодсон байхгүй юу? Яагаад гэвэл өмнө би бас нэг Megamex гээд залуучуудын хамтлаг дээр нь орж ирснийг Золбоо ТV-ийн үзэгчд маань мэдж байгаа тий. Тэр хамтлаг дээр очихдоо ер нь жоохон жул орж ирсэн. Зураглаач байхгүй би бүр өөрөө уцаа барь орж ирсэн. Тэр үед чи ийм одоо ийм хараа. Ийм мэрэгжлийн камер гэж байхгүй байлаа. Pocket бас тэр үед байхгүй байлаа. Тэгээ Золбоо тэр үедээс та нэг сэтгэлээрээ уцаа барайл бичлэг хийгээд явдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ ямар тач өнөөдөр ингээд ийм гой багаараа жоохон тийм энэ чинь бас 700 мянган сабскрайбтай ютубер гэдгээ нэг мэдүүлэх байгаа юм шиг нэг юм хоёр царайлаг залууг дагуулад орол бас те тэр охтууд нь бас дуртай байхах. Дуртай байхах. Бүжиг сорно. Тэгээд одоо гайгүй бүжиглж хөлгөө те. Ер нь жоохон эвслгүүлдэ гэхдээ гайгүй сурч авах гэж бодож байна. За орох тэгвэл миний өс зүгээр юу? Бид гурав 8 давхарлуунд гарч ийн. Тэгээ 8 давхарлуунд гараад тэгээ жоохон өвчтөй шүү Золбоо. Ийм нэртэй компани юм бах та. Coziness Sleep Better гэдэг газар юм шүү. Дэлгүүр шүү дээ. Уучлаарай энэ нэг охтуудын хамтлаг дээр ирэх гэсэн чи дэлгүүр рүү ороод ирэх юм. Энэ Пекважм их дэлгүүрийнх нь бас нэг тасаг юм шиг байна. Над өдөсө гүлжина нөө над айдуу шиг байж чадж байна уу?
나도 어디서 꿀리지 않아 아직 쓸만한 거 죽지 않아 너 하나 때문에 사라지 못 찾지만 잡아주길 우시 байхгүй юм шүү. 8 давхар мөн биз дээ энэ. Яна холигтуулчих шиг боллоо. Холигтуулчих байгаа юм шиг хэлээ. Оо яг ийшээ юм шиг. Оо. Энэ хараа. Оо. Энэ хараа. Энэ компани одоо нэг солонгосын ийм K-pop-ийн хамтлагууд бэлтгэдэг ийм компани юм биш үү? Одоо энэ жишээлбэл ингээд Uso Boys гэж уушхан зөв. Uso Boys гэдэг ийм хөөрхөн дөрвөн хөвгүүнийг бэлтгэж байгаа юм байна. Энэ хараа. Uso Girls гэдэг бас ийм хөөрхөн охтуудыг бэлтгэж байгаа юм байна. Youngest гэдэг бас ийм охтуудын хамтлагийг бэлтгэж байгаа юм байна. Second Single гэдэг ийм охтуудын хамтлаг бэлтэж байгаа юм байна. BLE гэдэг ийм гурван охины хамтлаг бэлтэж байгаа юм байна. За энд юу вэ? Single альбом, Kitchi Cat гэдэг ийм дөрвөн охины жоохон охтуудыг бэлтгэдэг юм шиг бүр. Бүр энэ одоо баг 10 хүрснүү гэмээр л охтууд харагдаж саяны охтууд. Sa you nice. За би ч акцент буруу дуудаж магадгүй шүү. Яна одоо энэ компанийн захиралтын загнуулах үү. Энэ бол уншиж чадхаар энэ Youngest. Youngest гэдэг Монгол тууч байдаг үстэй те. Нөгөө хипхоп Youngsap лөө. Youngsap гэдэг удаадаг те. Гүйлөө. Энэ Youngest гэдэг хамтлагтаа өнөөдөр баг танилцах юм болов? Магадгүй бах те. За ямар ч их сонирхолтой санагдаж байна. За тэгээ өнөөдөр ямар ч толгой нь энэ ингээд жоох хүмүүстэй хамт нэг хамтлаг болоод аав нэрлээ. Тэгээ аавда бүжиг зааж өгөрөө гэд ирэх нь шүү дээ. Бүжгийг бэлддэг газар нэг. Одоо энэ дотор л бас би бүжгийг бэлдэх юм шиг байна да. Энэ дандаа юм бэлтгэл хийдэг өрөөнүүд байна. Одоо эн чинь ингээл нэгсэндээ нэг аммуу бүжгээ дэглэмэ гэж ярьдаг те. Gas ямар ч юм би одоо чадах болоо яах вэ? Хүүхдүүдийг бүжгийн сурахгүй тамлаа яах вэ? Одоо дуулахад бэлтгэдэг газар юм шиг төгөлдөр уртай. Тэгээ багштайгаа ингээд суугаад гэд хоолойны бэлтгэл хийдэг газар. За энэ дотор одоо хүүхдүүд бэлтгэж байгаа юм шиг та бүхэн сонстоо. Энэ шиг бүр нөө амар хойсааны мангар олон хүмүүсийн дотор гэл цухтай. Цухтай. За би 0 ороод үсээсэж байгаа тэр. Та яг 0 руу ороод ирвэ. Яхан шээж мэх юм уу би. За сайн байцгаана. Дэлгэр мөрөн гэдэг. Тэ гэдэг одоо Солонгос дээрээ ерөөхдөө 6-7 жил болж байна те. Ерөөхдөө анх хэлний бэлтгэлээр ирсэн. Тэгээ одоо ерөөхдөө баг доктороо баг төгсгөө л явчихсан. Доктор төгсгөө явж байна. Чи доктор сурал тийш те доктор. Тийм үү? Вау. Би ч магистр болгосон. Доктор магистрийн төгссөн шүү дээ. Төгссөн юм. За доктор сурж байгаа юм. Мундаг залуу байна. Тэгээ битээр би бинийгээ таньдаг болоод 4-5 жил болж байгаа юу? Тийм. Хамт хөлбөмбөг тоглодог. Тэгээд бас хамт ажилд гарч исэн ийм мундаг залуу байгаа. Тэгээ өнөөдөр зураглаач хийх гээд ирсэн байна. Thank you very much. Гоё бичдэг гинэ. За манайхаа тэгэхээр өнөөдрийн охтуудын хамтлагтай уулзах гад яг офис гэж ярих зүг билүү? Тий. Офисийн entertainment дээр. Тийм entertainment-ийн үүдэн дээр нэрсэн байдаг. За юуны өмнө үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байна уу? Намайг Нанди Эрдэнэ гэдэг. Би болохоор Солонгос улсад кино продюсер чиглэлээр ажилладаг. Мөн одоо энэхүү entertainment-ийн охтын хамтлагийн бүсний видео талыг нь бас хариуцж ажиллаж байгаа. Ямар гоё ажил хийдэг. Би Монгол хүн ийм яг idol, K-pop дээр кино урлагийн дэвтэн ажиллаж байгаа гэх тохиолдолд анх удаа харж байна. Тэгээд гоё ажил хийдэг юм байна. Тэгээд одоо нэгсэндөө энэ охтуудын хамтлагийн маркетингийг хариуцж байна гэж ойлгож байна уу? Ерөнхийдөө одоо ингээд охтын хамтлаг маань бол клипээ шин дуугаа цацгаар клипээ цацсан. Тэгээд энэ охтын хамтлагийн маань хувьд аль болох одоо ерөөхдөө энэ олон улсад цаашдаа үйл ажиллагаа явуулахын тулд гадаадад их зураг авалт хийгээд клипүүдээ ингэж хийж байгаа. Тэгээд тэр болгон дээр нь клипэн дээр нь би продюсер юм уу? Эсвэл нэгдүгээр найрлагчаар ажиллаад тэгингээ зүгээр миний хувьд нөгөө нэг энэ Солонгос
төрж гарч ирсэн шинэхэн охтын амтлагийг монголчуудтай танилцуулаад цэцэлбэл ямар вэ гэсэн сэтгэл төрсөн учраас зүг. холбогдсон. Танай entertainment компанид ер нь Монголоос дууч авах бол би бас нэг жоохон урлаг талтай. Тэгээд өстой гоё ажилласан юм байна. Тэгээд бас намайг хүрээд ирж өрсөнд маш их баярлалаа. Ирсэнд баярлалаа. Тэгээд бас нөгөө одоо би бүжиг сурна шүү дээ. Ахаа. Би айгүй нөгөө юу эвслэхгүй байхгүй юу? Баарны бүжиг бол айгүй сайн тий нэг хинлэр нэг иймэрхүү. За. Түүнээс яг энэ аммуу одоо тиймэрхүү бүжиг амар эвслэхгүй байдаг. Тэгээд яг нэг Тэд маань өөрсдөө тэгчээсэн ерөөхдөө нөгөө бүжиг тэглээ чинь бас энэ удаа жоохон юм сорилттой аль болох юм хэцүү сонирхолтой байдлаар бүжгийг гаргасан гэсэн. Тэгээд тэрийг тэгэл сураал үзэхгүй дээ тий. Айгу ах уу. Тэгээ би бас үзэгчтэй нэг эхлэлээр нь жоохон буруу хэлсэн байлээ. Би нөгөө дебютээ хийгээгүй гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь 4 сар дебютээ хийцэн одоо камбэк хийж байгаа юм билээ тий. Тий, одоо Borway гэдэг нэртэй охтын амтлаг маань сая 25 оны 4 сард дебютээ хийгээд тэгээд Солонгосын хамгийн бага балчир одоо насныхан дунджаар үзвэл хамгийн бага K-pop охтын амтлаг болж төрөн гарсан. Тэгээд энэ охтын амтлагийнх нь продюсераар болохоор дээр үед одоо Солонгосын Coopi гэдэг одоо нэгдүгээр айдлууд тий K-pop-ууд байсан. Тэр үеийн Coopi амтлагийн дуучин Pak Song гэдэг одоо хөгжмийн продюсерлж байгаа. Тэгээд тэр хөгжмийн продюсер маань өөрөө энэ хугацаанд бидний мэдих A-Pink-ээс ахуулаад маш олон охтын амтлагийг продюсерлж гаргасан. Тэгээд энэ удаа юм бага насны шинээр юм K-pop охтын амтлагийг төрүүлье гэдээ ажиллаж байгаа юм билий. Тийм. Гоё санаа. Ялангуяа одоо сүүлийн манай Монгол залуучууд охтууд маань K-pop айгүй сонирхдаг болсон байлээ. Тэгээд танилцсан гэсэн бас гоё санагдаж байна. Орхон төгөл хэлээ. Тэгээ ороод цолбоонд бүжгээс өөр ямар ч охтуудтайгаа танилцъя. Ямар хамтлаг гэлээ нэр нь? Borway гэдэг. Borway. Тэгэнгүүтээ зүгээр солонгос нэр нь Bobby. Bobby-гоор нэр. Bobby гэдэг очоо. Bobby. Яг нөгөө өөртөөх нь байдаг entertainment нь хүндээ дээр одоо өөр газар байдаг. Энэ зүгээр юмс. Тэгээ энэ болохоор юмсв шил тийм. Тийм. Яг өөрсдийнх нь компани байгуулгын болохоор хүндээ дээр үт юм байна. Тэгээд энэ болохоор зүгээр яг бүжгээ тэгэлдэг, вокал хийдэг тим газар юм байна л да. Орцгоо. Тийм. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Ориг юм бэ? Уулзсандаа таатай байныг орчуулад өгөөрэй. 만나서 반갑습니다. сайн байна уу? Сайн байна уу? Ямар хөөрхөн охтууд вэ? Өста уулзсандаа баяртай байна. Өста хөөрхөн охтууд байна гэж орчуулаад. 일단 만나서 반갑습니다. 너무 예쁘네요. 안녕하세요. 저는 버비의 주아입니다. 와. 샌베노 유이벤. 오, 유이벤. 유이벤. 네, 유이입니다. 유이벤 근데 유벤이 참 그러니까 유이벤이라는 게 한국어로 유벤 안녕? 아니야 뭐라고 해야 되죠? 잘 지내? 잘 지내라는 뜻이고. 유벤 이게요. 유벤 이게 몽골어로 잘 지내. 잘 지내 이런. 그래서 몽골어 되게 잘하시네요. 네. 나중에 이해할 거예요. 네. 안녕하세요. 저는 버비의 주하입니다. 안녕하세요. 저는 버비의 서연입니다. 우와, 서연. 샌베노 유연벤. 자, 다원 기준에서 부르시면 돼? 쭉. 히트때 охтууд бол 저는 16살입니다. 아른들 같아? 저도 16살입니다. 아른들 같아. 저는 15살입니다. 아른다. 저는 14살입니다. 아른들. 저는 16살입니다. 아론 둘 같아? 아론 둘 같아? 아론 탑대? 아른 두르트. 아론 두르트? 아론 둘 같아? 네. 자. 하나, 둘. 샌베노 버비벤. Bobby гэдэг хамтлагта албан ёсоор танилцлаа. Тэгээд өстой хөөрхөн охтууд байна. Тэгээд хэд хэдэн асуулт асууж болно шүү дээ, тий? Шууд асуучих. Одоо шууд бодохгүй хариулах тий. Яг Монгол гэхээр юу төсөөлөгдөж чинь эхнээс ахуулаад хариулж авчих. Яг Монгол гэхээр юу төсөөлөгдөж чинь? 질문을 하게 돼요. 그래서 첫 번째로 몽골이라면 떠오르는 게 첫 번째로 떠오르는 게 뭔지. 추운 거요. 자, хүүтэн гинэ. Монгол гэж бодохоор хамгийн түрүүнд санаанд ордог зүйл нь хүүтэн санагддаг. 눈 시력 좋은 거 그거요. 자, 몽골 хүмүүс нөгөө хараасай те. 저도 좋은 시력이요. 비아스 하라생 гэж үздэг. 그 수도 그
울란바토르. 울란바토르. нийслэл Улаанбаатараас байна. 저는 유목민이요. За би болохоор нүүдэлчин амьдралыг боддог. Дебютээ хийгээд ингээд дуучин болоод явна. Тэгээ өглөө хичээлдээ явна. Энэ бүх ачаал хэрэг хэцүү биш вэ нүү? Ядарч гин үү гэж бодож. 학교 끝나 Хичээлээ тараад найзуудтайгаа тоглож чадахгүй шууд бэлтгэлээ ихээр ирэх хэрэгтэй учраас жоохон хэцүү ч гэсэн энэ болохоор миний мэрэгжил учраас би одоо ингээд сайн хичээх хэрэгтэй. Тийм. 저도 똑같이 뭐 학교 끝나고 바로 Би ч гэсэн адилхан хичээлээ тараа шууд бэлтгэлээ ихээр ирдэг. Тэгтээ тэгээд тэр нь хэцүү ч гэсэн бас яг адилхан ингээд ийм зүйл хийж байгаа да маш гоё байдаг аа. 짱. Энэ нөгөө амралтын өдөр найзуудтайгаа тоглоод хамт гоё чөлөө цаг өнгөрөмөр байдаг. Гэхдээ бас бэлтгэлээ их хэрэгтэй байдаг болохоор тэр нь жоохон хэцүү. Гэхдээ бас ингээд адилхан хичээгээд хийхээр гоё байдаг. 저는 Хичээлдээ заримдаа чөлөө авах цаг гарна шүү дээ. Тэгэхээр хичээлдээ явж чадахгүй бас байдаг учраас тэр нь жоохон хэцүү ч гэсэн гэхдээ энэ ажлыг хийж байгаадаа маш аз жаргалтай байдаг. 좋습니다. За би хичээлэх өдөр шалгалтай өдөр ч гэсэн шалгалтай өгчөө заавал бэлтгэлээ их хэрэгтэй байдаг болохоор тэр нь жоохон хэцүү ч гэсэн энэ ажлыг хийж байгаадаа баяртай байдаг. Одоо ямар дугаар комбек хийж байгаа тийм? 저희가 За манайх 11-р сарын 20-ны өдөр Sugar Riding гэдэг нэртэй шинэ дуугаа засах гэж байгаа учраас та бүхэн манай дууг заавал сонсоорой. Ямар нүүрэг барилтан бол тэрийг нэрээс өч. 저는 리드 보컬입니다. За би болохоор гоцлол дуучин. Тийм. Воко. 저는 리더를 맡고 있습니다. За би бол хамтлагийн ахлагч. 저는 센터를 맡고 있습니다. За хамтлаг болгон голын гишүүн гэж байдаг, төвд байдаг гишүүн гэж байдаг. Төвийн одоо гол гишүүн гэсэн үг. 저는 래퍼를 맡고 있습니다. Ааха. За рэпер. 랩인 저는 메인 댄스를 맡고 있습니다. За бас бүчгийг тэг ахалж байгаа гэсэн. би өөрөө нөө рэп дуртай болохоор ингээд яг шууд энэ цаг мөчид шууд ганц рэп бүглээд үзүүлчих болохоор тэгээд асуугаад байгаа ш. 네, 이제 유튜버 분이 원래 래퍼? 어쨌든 이거를 되게 좋아해가지고 한번 선생님이 잠깐만 해줄 수 있냐고 나도 어디서 꿀리지나 너. 이네 тэгсэн жинэсэнгөө. Миний нөгөө нэг инээдний юу таарахгүй байх шиг өнөө би ч яадаг хөгшин болохоор. Вау, за одоо яг рэпийн хариуцдаг охин маань рэп та бүхэндээ шууд өгүүлж боддоор амьдаар өгүүлж үзүүлэх чинь бүгдээ хам сонсцгоё. Би өөрөө нөө рэп тайгуу дуртай болох. 그러면 이번에 나오는 슈가라이딩 랩으로 한번 해보겠습니다. 책상 위 남겨둔 그림 느낌은 소프리저 구름에다 그려낸 판타지 위트 짚인 우리 우산을 봐봐. 아유, сонсож нэр айн өгөлт юм байна. Вау. Би яг хажуунаас сонсож айгүй гоё өгөлт юм шүү дээ. 딱 이제 옆에서 들어보니까 너무 좋은 것 같아요. 너무 잘하는 것 같아요. 어디서 꿀리지나 너. 비가서 조금 랩 히트된 또 같은 거. 네, 이분도 이제 채널에서 보시면은 그 노래 몇 곡을 발매를 했어요. 네, 뮤직비디오도 있고 그래서 네, 가수이시기도 해요. солонгос охтууд реакшн амар хөөрхөн байгаас. Уа. 반응을 너무 잘해주는. За тэгээд шууд тэгвэл хэдүүлээ бүжиг сурах уу. Ер нь би айгүйх тийм нэг бүжиг сурах гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд тэр хүсэл мөрөөдөл минь баг өнөөдөр биелэх чааш шүү. Тэгээд бас ийм мондог охтуудтай ингээм хамт бүжиг сурах гэж байгаадаа бүр үнэхээр их баяртай байна. Тэгээд нэгнээс нь ганц асуулт асууж. Одоо энэ жоохон энэ дундаас хамгийн сайн хувцалдаг нь хин байгаа бол ер нь өөрөөсөө айгүй тийм лаг хувцалдаг нь. За ингээд нэг заа идэх хүн 1 2 3 гингууд. 하나 둘 셋 하면 이제 хамгийн хувц сайн өмсдөг хүн хин бэ? 누군가를 갈게요. 네네. 자, 받아들이네. өөрсдөө харааддаг гэнэ. Хамтлагийн маань 5 гишүүний хин хамгийн хувц сайн өмсдөг гэж боддог вэ? Тэр нь луга заана. Тэгээд бүгдээрээ харцгаая. 1 2 3 и Юран охин маань хамгийн сайн хувцалдгаар тодорлоо. Тэгээд би нэг асуусан шалтгаан нь юу вэ гэхээр би өнөөдөр бас нэг K-pop дээр ирнэ гэж жоохон өөрөө K-pop
хувцалсан байгаа царай нин байхгүй юу? Тий, царай нин. Жон K-pop хувцсан. Одоо ийм зүүдгүй байхгүй юу? Одоо миний насн дээр ийм зүүжлэхгүй шүү дээ. Болохгүй байхгүй юу? Ийм зүйлт мүлт зүүсэн байгаа. Тэгээд асууя. Хувцалтанд өнөөдөр хэдэн оноо өгмөр юм яг ингээд юу тохирсон байна, юу тохироогүй ингээд намайг жоо шүүмжилч болно. Яг үннээр нь хэлээд өгөөч. K-pop стайлаар маш гоё хувцалсан байна. Тэгээд солонгос хүмүүсийн нүдээр харсан ч айгүй тийм гоё эрэгтэй хүний яг маш гоё хувцалт байна. Эрэгтэй л гоё хувцалт байна. 정말 멋지십니다. 그리고 완전 목걸이 포인트도 멋지신 것 같아요. За энэ хүзүүний цүлний point ч гэсэн айгүй гоё орж ирсэн байна. 스트릿 패션. 스트리트 패션 гинэ. 스트릿 패션. 네. За одоо тэгэхээр охтуудын маань хамтлагийн comeback хийж байгаа дуу Sugar Riding гэдэг дуун дээр нь одоо бид нар бүжийл сурах чинь. Тэгээ яг энэ дууных нь highlight хэсэг нь байт юм байна л да. Яг гоё хэсэг нь. Тэгээ тэр хэсгийнх нь бүжиг нь нэг 10 секунд 20 секундтэй л бүжиг сурах юм байна уг нь. Гэхдээ одоо хэдэн цаг болох юм бөө мэд ямар ч золбоо хичээнгүүл нь сурах гад үзье. Тэгээд амьдралдаа анх удаа 37 хүртэл ерөөсөө бүжиг дэглүүлж сурж байгааг байхгүй. Тэгээ би ер нь багаас айгүйх боддог байсан. Нэг бүжиг сурах юмсан гэж бодож явдаг байсан. Ийм гоё боломж алдаж байгаа дээр нэг ч гэсэн бүжиг сураад авъя. За зөндөө юм яриад нуушлаа. Шуга. Шу가. 다이디. 괜찮아요? 네, 괜찮아요. 슈가 다이디. 슈가 라이딩 착착 착착. 이거는 착착 차차 슈가 라이딩 탁탁탁 하나, 둘, 셋. 와, 어렵다. 한 번 더. 이거 잘해요. 와, энэ сурчилсан та янз бүр болохоор энэ дааг яаж сурах вэ? За, эхнээс нь явъя. Чөмбөт 차차 차. 차. 이거 바뀌었네. 이거네. 쿵. 쿵. 차. 와. 차. 차. Тэч ингэдэн ард байгаа охтуудын ядарч байгаа бол амар санаа зовоод ерөөсөө анхаарч чадахгүй байхгүй. Тэгэхээр нэгнээс нь эхлээд сурч идэх үү. Бус нь жоохон амарч яг өөр юм хийж идэхгүй бол би амар санаа зовоод энэ охтуудыг зовоож байгаа болох шүү дээ. Би яар санаа зовоод харин. За. Jump. Sliding. 여기까지 일단 배울게요. 잠깐만. 그 다음에 가면 안 돼요. 맞나? 여기까지 맞았어요? 다행이다. 오케이. 이 손이 왜 안 맞지? 맞나요? 맞아. 아닌데? 오! 이렇게 fortissimo. 오 마이 갓. 네, 여러분 감사합니다. 오늘 여기까지 하겠습니다. 와, 너무 빠른데? 되게 빨라서 죄송해요. 너무 хүмүүс хараад хахаар бүр сандраадах юм биш үү? Хүмүүс хүлээгээ суучаар. За, нэг юмраа. 된 거 아니에요? 네, 감사합니다. 어려운데. тэр амархан нь хийчихдэг. Тэгэхгүй би энийг үнэхээр чадахгүй юм. чадахгүй байна ёо. За ямарсан золбоонаа
бүжиглж үзэж байгаа ер нь бол чадахгүй байна. Амар хэцүү юм байна. Яг уу сурах юм байна. Гэхдээ бүр маш их цаг орох юм байна. Амархнаар нь сурахаар болчихлоо. Арай нэг амархан хувилбар байдаг юм байна. Над шиг ийм бүжиглж чаддгүй хүмүүс зориулсан хувилбар байд юм байна. Юу тоор юм бэ? Энд бүр хэцүү юм шүү дээ. Чи хаана? Эхлээд харж идэх үү амархан үнэхээр амархан байна уугүй вэ? Бүр хэцүү байх юм шүү дээ. 다리가 안 움직이구나. 네. 다행이다. 아쉬워. 홀려 어찌 으뜨면. 짜자. 슈가 라이브 쿵쿵 차. 네버 never 슬로우 잇 다운. 슈가 라이브 쿵쿵 차 네버 슬로우 잇 다운 근데 ийм амархан би сурахгүй шүү дээ. Би амар уднаа. Би ер нь толгой айгу муутахгүй юу? Юм тогтохтой айгу муу. Тэгэхээр би ийм хурдан сурахгүй хаад бүр нэлийн юм болж сурна. За, залбооны аргаа барлаа бүр ингэ чадахгүй болохоор октоудаас гуйгаад арай нэг амархан бүжиг бэлдээд өгөөч гэгээд гуйчлаа. Тэгээд саяны бүжиг нь бол би үнэхээр сурахгүй юм байна. Та яасан амархан байна уу? Амархан байна. Бүжиг нь амархан байна. Амар хэцүү байна. Тэгээд бас хөдөлчихгүй байна. Энэ охтууд болохоор айгүй хурдан сурчаад байгаа хгүй. Тэгээ ингээд хоёрхан заачаал та сурсан биз тэгээ над руу харахаар би юу хоёр өдөх бараг 200 алсан сурахааргүй байгаа хгүй. Тэгэхээр нэг залуухан охтууд болохоор бүжгийнхаа хөдөлгөөнтийг бол айгүй хурдан сурдаг юм байна л да. Тэгээ би саяны бүжгийг бараг сурсан. Манна. Энэ хаана гардаг вэ? Нэг юм байдаг да. 안 앞에서 맞아. 강남 스타일. 이거 어디서 봤지 이런다. 강남 스타일 이렇게 끝나는 거네. 오빠 강남 스타일 이렇게 тусчтэй. За манай хамтлагийн гишүүн маань надад зориулаад бүр амархан болгоод бүжгээ дэглээд ирлээ. Тэгээд бүгдээ харцгаая. Бара. Лалала. Нэг 2 3 4 5 6 7 8 3 4 감사합니다. 저스만 ямар ч сурчлаа гайгүй юм байна. Тэгээд октод ийм мяа бүжиг бүжигдэх жоохон дургуул байгаа хта тий. Яах вэ? Вау, октодын хамтлагт орцож амар. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱. 와. 하나 둘 셋 넷 다섯 여섯 일곱 여덟 잠깐만요. 너무 신경 썼다. 카메라 신경 써가지고 죄송해요. 한 번 할게. 여덟. 하나 둘 셋 넷 다섯 여섯 일곱 여덟 하나 둘 셋 넷 우리 까먹었다. За ямар ч байсан бүжгийн сурчлаа ч гэжтэй одоо гимнастик сурчлаа. Тэгээд надад зориулаад айгүй хөөрхөн гимнастик бэлдээд ирцгээсэн байна. Тэгээд бүжгийн сурчлаа. Одоо бид нар яах вэ гэхээр олонний танил хүмүүстэй нийлж байгаа нөө чаленж хийдэг байхгүй юу? Тиймэрхүү юм Солонгост айгүй хийдэг. Тэгээд тэрийг нь хийх гээд бэлтгэж байна. Солонгосын айдол октодын хамтлагтай Золбоо ТV-ийн гоё чаленжд орох юм байна. Вау, unbelievable. Гоё санагдаж байна.
За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр Солонгосын K-pop охтын хамтлаг Bobby охтын хамтлагтай танилцлаа. Тэгээд ийм мундаг охтуудтай, ийм авьяастай, чадвартай, ийм мундаг охтуудтай гоё челленж хийлээ. Тэгээд үнэхээр гоё сонирхолтой байлаа. Тэгээд уг нь бол яг гоё нөө эхнийх нь бүжгийн сурж агаад челленжт нь оролцъё гэсэн угаасаа би чадахгүй юм байна. Бүр маш их цаг хугацаа орох юм шиг болохоор нь бас охтуудыгаа ядраагаад явах уу гэж амархан бүжиг сурчлаа. Тэгээд өнөөдөр челленж хийсэн сэтгэл бол бүр үнэхээр гоё байлаа. Тэгээд ийм хөрх охтуудтай бас танилцаад өнөөдөр үнэхээр гоё өдөр байлаа. Тэгээд охтуудаас бас асуумаар байна л да. Тэгээд өнөөдөр челленж хийсэн сэтгэл ямар байна? Өнөөдөр хамт ингээд челленж хийлгэсэндээ маш их баяртай, хүндэтгэлтэй санагдаж байна. Тэгээд цаашдах ажил амжилт хүсье. 일단 같이 이렇게 хамт челленж хийсэндээ маш их баяртай байна. Тэгээд өнөөдрийн зураг авалт маш сонирхолтой байлаа. 수고하셨습니다. 저희가 저희 챌린지를 хамт челленж хийгээд маш сайн челленжийг маань ч гэсэн маш сайн хийж өгсөн. Тэгээд цаашдаа ч гэсэн бид маш сайн дэмжих болно тань. 감사합니다. 오늘 같이 슈가라이딩 챌린지를 찍었습니다. өнөөдөр челленж хамт хийгээд маш сонирхолтой байлаа. 기뻤습니다. 뜻밖의 이지 버전으로도 만들어서 되게 좋았고 Бодсноос илүү өөрөөр энэ челленжийнхаа бас амархан хэлбэрийг гаргаад авлаа. Тэгээд хамт хийх маш сонирхолтой байлаа. Дебют хийгээд удаагүй байгаа юм те. Саяхан 4 сард дебютээс одоо тэг камбэк хийж байгаа юм байна. Охтуудыг маань дэмжээд өгөөрөө. Тэгээд өстой мундаг охтууд байна. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Солонгосын number 1 од ийм охтын хамтлаг болцоогоороо гэж өрөөмөр байна. Number 1 баярлалаа. Та чи акаагүй баярлалаа. 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 Хаа 둘셋 баярлалаа. YouTube сувгийнхаа доор комент хэсэгт нь би охтуудын тэр клипийн линкийг үлдээшээ те. Тэгээ монголчууд маань бас үзээд сонирхоод ороод гоё комент бичээд охтуудыг маань дэмжиж өгөөрэй. Тэгээд өнөөдөр хамт челленж хийсэнд үнэхээр их баярлалаа. За тэгэхээр манай охтууд 4 сар дебютээ хийгээд хөөх юм альбом гаргасан юм байна. Тэгээ альбомд бүгдээрээ гоё гарын үсгээ зураад надад бэлэгдэж байгаа гинэ. Ямар гоё юм бэ? Ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ? Яна би одоо бэлэгсэл тавьчихаагүй. Хай бэлэг юм уу? Баярлаа. Ваа, ямар гоё юм бэ? Энэ хараа. Хүүх. За золбоо ямар ч сон ийм гоё альбомтой боллоо. Тэгээд би нэг буцагтай гоё машин дотроо сонсноо. Channel трек юу гэх. 감사합니다. Ваа. Золбоо ТV-гээ бичсэн биз дээ. Оо чой ирэмж байгаа нэ. Ваа, энэ хараа. Золбоо ТV-гээд бичээд ард нь хөрх юм зүрх тавьчихсан байна. Ингээ тавуулангийнх нь гарын үсгтэй ийм хөрхэн альбом бэлгэллээ надаа. 감사합니다. Амжилт хүсье. Хойтын. Амжилт хүсье гээ хойтын. Оо тэгэж хараашинэ. Амжилт хүсье. MG 수씨. Оо, гүд. Баяртай. 감사합니다. 수고하셨습니다. Яасан ч хөөрх юм. Баяртай. Цогтаар. Өнөөдөр зураг авалтаа амжилттай хийжлээ. Золбоон тэгээ уг нь аягүй гоё бүжгэлцээ гэж бодсон чадахгүй юм байна. Амар хэцүү юм. Та бүхэн мэдж байгаа штэ. Миний нэвтрүүлгээр нэг өмнө Megamax гэдэг эрэгтэй залуучуудын хамтлаг орж ирсэн бас те. Тэр чинь бүр 2 жил баг 3 жилийн өмнөх бичлэг үлээ дээ. Тэгээ тэр залуучууд одоо ингээд байхгүй болсон байгаа байхгүй. Ерөөсөө дебютээ хийчээд гарч ирч чадаагүй. Дебютээ хийж байгаа зөндөө олон хамтлагууд байгаа ч гэсэн тэр дундаасаа ингээд яг цойлж гарч ирдэг хамтлаг бол маш цөөхөн байдаг. Ер нь Солонгост амжилтанд хүрнэ гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл бүр өрсөлдөө амар гэдэг болохоор хэдэн мянган залуучууд бэлтгэгдэж байгаа тэр дундаасаа яг цойлж гарч ирж байгаа цөөхөн байгаа байхгүй. Тэгээ ингээд саяны охтуудыг харж байхад ингээд амжилтанд хүрээсээ олон танигтаад ингээд амжилттай байгаасаа гэсэн бодол бүр өөр ирэхгүй төрлөө л доо. За тэгэхээр өнөөдөр ямар ч гэсэн золбоон маш гоё бичлэг хийлээ. Хөөрхөн охтуудын Солонгосын K-pop-ийн хамтлагтаа ирээд уулзаад гоё хамт челленж хийгээд танилцаад нэг өдрийг бас үнэхээр гоё өнгөрүүллээ. Намайг бас ураад хамт челленж хийхийг уриалсанд нь маш их баярлаа. Тэгээд охтуудтай цаашдынх нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Гэхдээ саяны охтууд бол мэдээж ууггүй, шаргуу хичээл зүтгэл гаргаж байгаа юм чи амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мундаг хийм
охтуудын хамтлагтаа танилцлаа. Тэгээ надад гоё бэлэг өгсөнд нь баярлалаа. За тэгээ өнөөдрийн минь золбоогийн бүжгийн челленжтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.